Оюутлага компанид 2026 онд 400 мянган тонн зэс 400 мянга орчим унцаалт үйлдвэрлэх зорилт тавь ажиллаж байна. За тэгвэл өнөөдрийн байдлаар энэ зорилтоо 10-аас 15% давуулан гүйцэтгэдэг. За оюутлага компани энэ оны 1-р удирлын байдлаар улсын цэцэрлэгт 2.2 их найт төгрөгийг төвлөрүүлж нийтдээ 4 их найт төгрөгийн мөнгөн урсгалыг бий болгожээ. Мөн баяжуулах үйлдвэр нь хоногтоо 120 мянган тонн хөдөр боловсруулж 4 мянган тонн зэсийн баяжмлыг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ онд 1.6 сая тонн зэсийн баяжмлыг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Алтын хувьд бол 400 мянган аунц алт үйлдвэрлэх бас төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээ энэ бүхэн маань бол бас биднэрт 2-оос дэш тэрбум долларын чөлөөт мөнгө урсгалыг бол бий болгоно гэсэн юм билбэт байгаа. Тэгээд оюутлага хамт олон бол гол нь одоо энэ сайхан байгалийн баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулж улс их орон хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нартаа мөнгө урсгалыг одоо бий болгох нь бол бидний одоо зорилго. Ойролцоогоор нэг өдөрт нэг 300 орчим мянган тонн материалыг бид нэр хөдлөгдөг. Гэхдээ энэний нэг одоо даалдуурхаа ямар хэмжээний хүдэр одоо баяжуулах үйлдвэрөөр нийлүүлэхээс хамаарат одоо энэ тоол өөрчлөгдөн. За бидний нэг баяжуулах үйлдвэрийн 70-аас 80%-ийг бол хүдрээр хангаж байгаа. Гэдэг маань нэг 70-аас 80 мянган тонн одоо хүдрийг бол баяжуулах үйлдвэр нийлүүлж гин гэсэн үг. За үлдсэн нь бол ирээдүйн одоо хүдрийн одоо бэлтгэл ажил болгож хөрс суултын ажил явж байгаа. За оюутлага компани 2010 оноос хойш нийтдээ 44.7 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол улсад орж ирсэн нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35%-ийг дангаараа бүрдүүлж байгаа юм а. За энэ үеэр хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын итгэл, цаашдын нөхцөл байдлын талаар мөн хэлэлцэж, тогтвортой бодлогын орчин нь шинэ хөрөнгө оруулалт татахад чухал болохыг онцоллоо.